За хүмүүс бид нар бүгд нөгөө идж байгаа хоолоо энд юу орцтой ямар орцтой гэдэг байн харж шалгадаг шүү дээ тий. Тэгэхээр яг өөрсдөө тарьж ургуулж байгаа хайрлж хамгаалж байгаа модондоо бид яг юу хийж байгаа юм бэ гэдэг нь сонирхолтой асуулт. Тэгэхээр яг модны бордо биогумын агуулга дотор нь юу ямар найрлагатай юм бэ гэдэг асуултыг. Тэг энийг болохоор нөгөө айгүй их нөгөө хэрэглэгчээс ирдэг хамгийн чухал асуулт аахгүй тий. Тэрийг хариулахгүй нэрээс болохгүй. За биогум гэдэг нь ерөнхийн нэрнээс эхлээд ингээ явах орчин. За үндсэн суурь нь болохоор гумат суурьтай. Нэмэлт бактеритай гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө дотор нь найрлагын юу юм бэ гэхээр макро микро элементээс энэ бүтээд байгаа юм. За тэгэхээр ургамал яг тодорхой хэмжээний шимт хижээл болохуус ийм голцоо микро элементийн суурьтай. Гүмний суурьтай. Дээрээс бактеритай гэсэн үг. Ингээ хосолсон үйлчлэгээтэй учраас ямар ч төрлийн модонд нөгөө хэрэглэхэд хэлбэр болчиход байгаа юм. Шууд очихно. Тэгээ энэгээрээ давуу талтай байгаа. Ерөөсө хүрх нь бол илүү ажилбар сайтай гэсэн. Ажилбар сайтай гэсэн үг. Тэгэхээр ерөөсө макро микро элемент буюу ургамлын шимт хижээл гэсэн үг байхгүй. Ерөөсө ургамлыг хооллох зорилттой хоолой мэдэр бэлдээд өгч гэнэ гэсэн. Энийг хэрэглэхэд. Одоо тэгээд энэ дээр одоо найрлаганд бичсэн байна л да. Гумат, ников, тэ бүлгийн 18 төрлийн амин хүчил, азот, фосфор, кальц гэл хөхргээд маш олон төрлийн зүйлсүүд байна. Тэгэхээр эдгээр нь одоо хүмүүс ярьдаг те сайн гэсэн болгоо нийлэхээр бас сайн байх нь ховор штэ гэдээ ярьдаг. Тэгэхээр энэ нийлэмжийн одоо цогц үйлчлэгээ одоо бүх витамин өөр очих бүрэн боломжтой юу гэдэг л асуулт байна л та. Хамгийн гол юм нь болохоор энийг яг нөгөө зөв тун нормоор найруулах нь болохгүй үйлдвэрийн ерөөсөө шинжлэх ухааны үндэсний нөхгүй. Ургамал ямар шимт хижээл ер нь хэрэгтэй гэдэг юм бэ? Ямар эрдэс хэрэгтэй гэдэг юм бэ гэдгийг судалж байгаад бид нар энд болохоор микро элемент гэтэл 18 төрлийг оруулж гисэн байгаа. Дээр нь ит хүчилэгч буюу ингээ гормон бас 3 төрлийн гормон гэж гисэн байгаа. Одоо ауксин, гибрелин, эндол цууны ийм гормонуудаас ингээд нэмээд өгчихсэн байгаа. Энэ тохиолдолд ургамлын нөгөө нэг таатай өрчих, өсөх энэ орчныг л бүрдүүлж өгч байгаа байхгүй ерөөсөө. Тэгээд ургамлаа зөв нөгөө бордон гэдэг юм болохоор зөв хоолж өгч байгаа байхгүй нөгөө хүнээр бол зөв хооллоод амин нэмийг өгчих юм бол нөгөө хөгжилт нь болохоор шууд нөлөөлж байгаа байхгүй. Энэгээрээ давуу тал байхгүй. Бус бордоноос. Бид ч одоо энэ модны бордо биогум манаас ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэргэд бас биондор компани маань үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ байнгын туршилт хөгжүүлэлтээ байнга хийдэг тийм. Тэгэхээр энэ яг судалгаа туршилтын үр дүнг зүгээр л тоо хэмжээгээр яриа л та. Хүнд за яг ийм талбайд бордоогүй хэрэглэхгүй юм байла. Манайхыг хэрэглээд юм байла. Ерөнхийдөө бол нөгөө бордоотой бордоогүй гэдэг хоёр хяналт тавиад үзэхэд эн чинь бол ерөөсөө нэг юу байдаг вэ? Одоо нэг юмыг болохоор нөгөө 100% гэж авч үзэн шүү дээ. Ямар ч юмыг те. За бордоотой хуулбар нь 100% байхад бордоогүй хуулбар нь бол тэрнээс нөгөө 70%-аас 40-оос 70%-аар юм баг байна л гэсэн үг ерөөсөө масс хэмжээнд. Одоо өсөлтийн хувьд шүү дээ. Урдын хувьд шүү дээ. Эрүүл сарвал байдлын хувьд шүү дээ. Ингээд дутмаг байна гэж те. Тэгэхээр чинь нөгөө ямар ч модонд болохоор нөгөө шимт хижээл нь хамгийн чухал болж байгаа хэрэг. Тэгээ шимт хижээл нь голцол нь юу ах вэ гэвэл тэгэл макро микро элемент болоод байгаа хэрэг. Тэгээд идэвхжүүлэгч нэмээд. Тэгэхээр Монгол улсад Монголын хөрсөнд одоо туршигдсан шалгарсан бүтээгдэхүүнийг бас ингээд орц найрлагын агуулгын хувьд бас бид хоёр танилцуулаад авлаа. Тэгэхээр яг юу хэрэгжилж байгаа юм, юунд хүрж байгаа юм, тэр нь ямар үр дүнтэй гэдэг мэддэг байх нь бидний хувьд хамгийн чухал асуудал байдаг. Тэгээд та бүхэндээ биогум бордоны найрлагыг танилцууллаа.